Хамгийн засгийн шуурхай зөвлөгөөний хурал даанаар иргэдийн гомд санал хүлээн авдаг 70 35 35 11 утсанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн хүүхдүүд гадуурхдаг болон англи багшийн утас алга болсонд буруутгаж байгаа тухай гомдол ирсэн талаар мэдээлсэн. Энэ асуудал дээр боловсрол соёл урлагийн газраас шалгалт хийнэ гэдгийг мэдгдсэн хэдий ч уг асуудлын мөрөөр манай сэтгүүлч тодруулж ажиллалаа. Та нар өөрөө газар дээр нь очиж шалгаж Иргэдийн санал хүсэлт гомдол талархлыг хүлээн авдаг 70 35 35 11 утсанд энэ сарын 7-ны өдөр 15 дугаар сургуулийн дунд ангид сурдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг англи хэл ордог багш нь утас сулгаасан хэмээн 2018 оны 11 сард буруутгаж үүнээс улбаалan гадуурхаж энэ оны 3 дугаар сарын 6-ны өдөр 7 дугаар ангийн хүүхдүүдээр бариулж ташаан тус газар нь өшөглөж гэмтээсэн тухай гомдол ирсэн байна. Энэ мэдээллийн мөрөөр ажиллаж тус сургуулийн сургалтын менежерээс тодруулахад өнөөдрөөс дээрх асуудлыг шалгаж байна хэмээн мэдгдлээ. Ингээд нэг хүүхдийн асуудлаар 2019 оны 3 сарын 7-ны өдөр үдээс хойш одоо нэг ээжийн гомдлоор орж ирсэн байгаа манай сургууль дээр. Тухайн гомдол ингүүл амаар орж ирсэн. Тухайн сургуулийн багштай холбоотой. Энэ гомдлыг ингүүл амаар хүлээж аваад өргөдөл бичүүлж явсан байгаа тухайн ээжээр. Тэгээд тухайн хүүхдэд тулгарсан асуудлын талаар хүүхдийн ярьсан зүйлсийн талаар ээжээр ингүүл өргөдөл бичүүлж авсан байгаа. Тэгээ энэ өдөр нь болохоор тухайн багш дээр гарсан гомдлыг шийдвэрлэхийн тулд тухайн багштай ингүүл багш ингүүл сургалтанд явсан байсан. Тэгээ орой сургалтнаас ирээд тухайн багштай орой ингүүл уулзсан байгаа. Тэгээ тухайн багш ингүүл хүүхдтэр ийм асуудал гаргасан зүйлгүй гэсэн тайлбар хэлсэн байгаа. Тэгээд мөн асуудлыг нэгтгэхэд дараа 7 хоногийн нэгтгэхэд буюу өнөөдөр ингээд 2018 оны 19 оны 3 сарын 11-ний өдөр шийдвэрлэхээр ээжтэй ярьж хэлсэн байгаа. Мөн багшд хэлсэн. Тэгээ мөн хүүхдтэй 3 сарын 11-нд бас уулзахаар болсон байгаа. Тухайн өдөр хүүхд маань хичээлдээ ирээгүй. Тэгээд өнөөдөр ингээд ерөнхийдөө хүүхдтэй тэр тухайн хичээл тухайн багш мөн хичээл тухайн хүүхд мөн хичээл ордог байгаа. Тэгээ мөн багштай ээжтэй ингээд тусдаа уулзалтуудыг зохион байгуулж асуудлыг нь тодруулж ийж энэ дээр одоо тодорхой хариу шийдвэрийг гаргах юм байгаамаа. Ерөнхийдөө 3 сарын 7-ны өдөр тухайн багш дээр ингээд гомдол ирсэн. Энэ асуудлыг шийдвэрлэх шууд шийдвэрлэх боломжгүй учраас одоо 3 сарын тухайн асуудлыг судалж шийдвэрлэе гэсэн хариуг гомдол гаргасан хүмүүстэй хэлсэн байгаа. Дээрх асуудлыг тухайн сурагчаас тодруулан лавлахад англи хэлний багшийн утсыг би аваагүй. Тухайн үед ангийн хүүхдийн дарамт шахалтаар би авсан гэж хэрэг хүлээсэн хэмээжээ. Үүний дараа үнэнгээ багштай хэлэхэд тоогоогүй хэмээн хэлсэн юм а. Харин энэ сарын 6-ны өдөр тоглоомын талбайд тоглож байгаад ташаан талдаа гэмтээж хөхрүүлсэн. Гэмтлээ гэрийнхнээс айгаад багш гэмтээсэн хэмээн хэлсэн тухайга хэллээ. Нөө 11 сард яг багш утасаа ширээн дээр тавиа орхио гараа явуулсан. Тэгээ хойно хичээл хийгээд манай ангийн нэг хүүхдүүдийн тэр англи хэл уншуулаад сууж исэн чинь гинт утас нь алга болоо. Тэгээд нэг хичээл дуусаад тэгээд биологи ороод яасан чи нөгөө багш чинь ороод ирсэн чинь утас алга болчихлоо гээд цүнх саваар манай ангийнхаа бүгдээр нэг хүүхдүүдийн шалгаад тэгээ байхгүй. Тэгээд нөгөө англи хэлний өрөөрөө орж агаад нөгөө цаасан дээр бүгдээрээ бичгээд яасан чинь над ган баяр бит хоёр бүгднлөө шахаад тэгээ над руу тулгаад ган баяр амар муухай санаатай. 5 дугаар ангид байхад надын бүх үзэг харандаг хулгаалдаг гэсэн. Дэвтэр мэвтэр. Намайг зоддтий. Яагаад зоддтий? Намайг өдөр болгон 5 дугаар ангид байхад дүлгөөний өвтөрийг хөөгөөд 5 хүүхэдтэй. Намайг хөөдөг гэсэн. Зөндөө их зоддог гэсэн. Чамаг одоо тэгээд ган баяр өөр нь 5 дугаар ангиас чинь хойш ингээд дарамтлаад ингээд дээрлэхэд исэн юм шүү дээ.
ган баяраас өөр босод дээд ангийнхан доод ангийнхан нөгөө ангийн хоёр хүүхдүүд чинь бас чамд ингээ муухай хандах ч юм уу эвгүй хандах тохиолдлууд байдгүй. Байдаг л нөө харандаа балын маань нөө бандажын дотроо хийчихдээ. Улгаалаа. Тэгээ багш долгормоо гэж тэрийг нь мэдээд нөгөө нийгмийн ажилтанд орж хэлдэг байхгүй. Тэгээ нийгмийн ажилтан нь юу ямар арга хэмжээ авах вэ? Юу гэж хэлэх вэ? Нийгмийн ажилтан ган баяртай л шийддэг. Манай энэ танихгүй хүмүүс шоолдог. Юу гэж шалж байна? Хүлгүү гэж. Энэхүү хүүхдийн ярианаас үсгэд хүүхдэд шоглох дарамтлах зэрэг зөрчлүүд ерөнхий боловсролын сургуулийн орчинд гардаг нь илт байна. Энэ мэт асуудал дээр сургуулийн нийгмийн ажилтны авдаг арга хэмжээ сул байдаг бөгөөд таслан зогсоож чаддаггүй. Учир нь дээрх хэрэг давтагдан гарсаар байгаа тухай хүү инхүү хэлж байлаа. Тиймээс сургуулийн багш удирдлагууд болон боловсрол соёл урлагийн газраас энэ мэт хөгжлийн бэрхшээлтэй хүүхд сургуулийн бүсд хамгаалах, тэдний асуудал дээр тулж ажиллах хэрэгтэй юм а. Нөгөө талаас дээрх хүүхдийн хувьд эцэг эхийн салж хүү өндөр настай эмээтэйгээ хоёулаа амьдардаг нь гэр бүлийн харах хяналт сул гэдэг нь анзаарагдаж байсан юм а. Ийхүү томчуудын хариуцлагагүй үйлдэлээс улбалан бага насны хүүхэд хохирж үлдэж буй тохиолдол нийгэмд олон гарч байна. Тиймээс энэ мэт хүүхдтэй сургууль болон гэр бүлийн гишүүд илүү их анхаарал хандуулах хэрэгтэй.